За энэ бичлэгээр бөөнөрөө dipole moment гэсэн ойлголтыг үзнэ. Тэгээ dipole moment нь яг юу юм бэ? Тэр нь хиймд ямар чухал үүрэгтэй юм бэ? Тэгээ тэрийг яаж хэмждэг вэ гэх мэт юмнуудыг үзнэ. Өмнөх хичээлээр бид бүгд Паулийн электрон сөрөг чанар гэж үзсэн байгаа. Тэгэхээр Паулийн электрон сөрөг чанар гэдэг нь болохоор бид нар электрон сөрөг чанар буюу электроныг өөртөө татах чадвар гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр Паулийн скейлээр яадаг вэ гэхээр хоёр атом нь хоорондоо тэгээс 1.4 одоо цэглэл сөрөг чанарын тим хэмжээний зөрүүтэй байх юм бол үүнийг туйлгүй коваленц холбоотой гэж хэлдэг. За жишээ нь CH-ийн холбоо. CH-ийн холбоо бол зөрөө 1.1-ийн зөрүүтэй байдаг. Тийм болохоор ерөнхийдөө туйлгүй холбоо гэж явдаг. Туйлгүй. Мөн HH угийн адилхан элементүүдийн хооронд байх юм бол цэглэл сөрөг чанарын тэгвэн шүү дээ. Тийм болохоор холбоо туйлгүй гэж явдаг байна. 1.4-өөс 2-ын хооронд байх юм бол энэ нь туйлтай ковалент теншин чанартай гэж явдаг. Өөрөөр хэлбэл энэ электрон тэгш бусаар байлсан. 2-оос дээш байх юм бол үүнийг ионы холбоотой гэж үздэг. Гэхдээ энэ нь болохоор яг 100% яг ийм байна гэсэн ойлголт бол биш. Юу гэсэн үг вэ гэхээр жишээ 1.9-ийн зөрөөнд 1.9-ийн одоо тийм холбоо байлаа гэж үзье л да. Энэ бол шууд яг уу туйлтай ковалент то мөн туйлтай ковалент то мөн. Гэхдээ маш өндөр ионы холбоотой. Одоо ионы шин чанартай. Шин чанар нь тийм гэсэн үг. Ионы шин чанар. За. Түүлийн ионы шин чанар яагаад ийм их бага байхад ямар ялгаатай вэ гэхээр тухайн молекулын хим болон физик шин чанарыг их хэмжээгээр өөрчилдөг. За цаашаа бөөнөрөө молекул хоорондын хүч гэх мэт зүйлс үзээд ирэхээр энэ дэлгэрэнгүй ойлгоо явуулчихна. За тэгвэл одоо бөөнөрөө яг юу үзэх юм гэхээр энэ ионы шин чанар гэдгийг ерөнхийдөө бол тайлбарлах тийм ухтгыг ойлгоно. Энэ нь англиар percent ionic character гэсэн ойлголт байгаа. За энэ нь юу гэж тодорхойлогддог вэ гэхээр хоёр юм. Одоо ингээд модель та. За шалгууны хувьд жишээ авъя. Шалгуур маань холоор маань цэглэл сөрөг чанар ихтэй болохоор нэг ингэж харагдана. Тэгээд энэ partially хасах, энэ partially нэмэх зэнхтэй. Partially гэдгийг юугаар тэмдэглэж байгаа вэ гэхээр дельта үсгийг тэмдэглэж байгаа. Грекийн жижиг дельта үсэг. Ерөнхийдөө бол B үсэг шиг харагдаж байгаа. Гэхдээ манай B бол нэг ингэж бичигдэн энэнийх болохоор нэг аргашаага нэг хотоорт маягаар бичигдэн шүү. За энэ бол яг жинхэнэ байгаа зүйл. Жинхнээс ийм байгаа. Энэ нь хэрэв бүтэн ион байсан бол яг ийм болно гэсэн үг. Хэрэв энэ молекул 100% ионы шин чанартай байсан бол ингэж харагдана. Гэхдээ ийм биш. Ингэж харагдана. Яг үндсэндээ бол ийм. Тэгвэл percent ionic character гэдэг нь юуны тодорхойлдог вэ гэхээр тухайн молекул хэрвээ яг 100% ионы шин чанартай байсан бол одоо нэг ингэж харагдана гэсэн шүү дээ. Тэгвэл тэрнийхээ яг хэдэн хувийг гаргаж ирч чадаад байгаа юм бэ гэдэг нь percent ionic character гэсэн үг. Одоо энийг жишээ одоо амархан жишээн дээр тайлбарлая гэх юм бол ийм байгаа. Одоо хүн байлаа гэж үтэй л да. Одоо хүн байна л да. Гараж ирэх потенциал гэж байгаа тийм ээ. Одоо яг өөрийгөө 100% дайжлах юм бол ийм юм одоо бүтээж чадах ийм потенциалтай хүн ээ гэж бүүнээр ярьдаг. Тэгвэл тэрийг нь 100% потенциал. Одоо потенциалыг 100%-ийг ашиглах юм бол ийм байна. Тэгвэл хичээл чармаалтын хувь гэсэн ойлголт гаргаж ирэл л та. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө потенциалын хэдэн хувийг гаргаж ирээд байгаа үе гэдэг одоо хэмжигдэх хүн гэсэн үг. Уул нь би ийм байж чадна. Миний потенциал үл юм.
Тэгвэл одоо тэгээд хичээлснийх нь үйл дүнд яг ямар байгаа бэ гэдэг энэ бол хичээл чанамалтын хувь гэж бүүнээр тодорхойлж болно гэсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр бидний positive ionic character. За ер нь бол иймэрхүү ухтхан авсан гэж бодож байна. За тэгвэл positive ionic character гэдгийг яаж олох юм бэ гэдгийг бүүнээр үзье. Одоо бүүнээр тодорхойлсон юм чи энийг олж чаддаг байж тодорхойлно шүү дээ. За тэгэхээр dipole moment гэдэг нь юу вэ гэхээр за dipole гэдгийг бүүнээр харъя. Dipole. За d гэдэг нь 2 гэсэн үг. D гэдэг нь 2, pole гэдэг нь туйл гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хоёр туйлаас тогтсон нэг юм байгаад байгаа байхгүй. Өөрөөр юу гэсэн үг гэхээр ийм юм байгаа. Энд нэмэх q гэдэг зэнхтэй. Энд хасах q гэдэг зэнхтэй. Нэмэх q хасах q гэдэг хоёр particle байлаа. Энийг ер нь бол dipole систем гэж нэрлэдэг байна. Энийг сорон E хүчлэгтэй соронзоо орны урсгалд оруулах юм бол энд хүч үйлчлэл. Ямар хүч үйлчлэх вэ гэхээр F1 ишигээ энд ишээ. Хүчлэгний нэмэх зэнхтэй нь хүчлэгнийхаа дагуу хүч үйлчлэгдэн хасах нь x хөргөөр. Тэгвэл энэний үйл дүнд энэ ингээд эргэх момент үүсдэг. Гэхдээ энэ ямар нэгэн тийм одоо translation буюу зөөлт явагдахгүй. Ямар тийм зөөлт явагдахгүй. Гэхдээ эргэн яг доороо эргэн гэсэн үг. Яагаад зөөлт явагдахгүй гэхээр энд байгаа хүчин нийлбэр нь тэг буюу эсрэг чиглэлтэй адилхан хүч байгаа шүү дээ. Энэ нь тэг молекул маань ямар нэгэн байдлаар энэ цахилгаан соронзон хүчний цахилгаан соронзон орны нөлөөгөөр байрнаас хөдлөхгүй гэхдээ яг байранд эргээд байдаг гэсэн үг. Одоо энэ тийм болохоор энэ физикийн хувьд энэ маш чухал ухтхан байгаад байгаа. За физикийн ухтхан нь тэгвэл ийм юм байна. Тэгвэл физикт юу гэж тодорхойлсон байна байдаг вэ гэхээр энийг за мэдээж физикт бүх юмыг вектор дээр илэрхийлдэг тийм ээ. Энэ хасгаас нэмэх рүү чиглэлтэй P гэдэг вектор илэрхийлдэг. За P гэдэг векторын модуль буюу хэмжээний үүтэй тэмцдэг вэ гэхээр Q гүйцэтгэх нь D. D гэдэг нь энэ хоёрын хоорондох зай. D. Чиглэлийн үед хасгаас нэмэх рүү гэдэг. За физикт бол dipole гэдгийг ингэж тодорхойлдог. Тэгсэн бидний үзэж байгаа хиймд юу гэж тодорхойлдог вэ гэхээр ер нь бол адилхан. Dipole гэдэг чинь нэмэх хасах байгаа. Ямар зөрөөтэй байдаг вэ гэхээр бидэд энэ векторыг нэгт μ гэж тэмдэглэнэ. Хоёрт чиглэл нь нэмэхээс хасах руу байдаг. Сонирхолтой байгаас. Тэгэхээр ийм вектор байгаа. Гол нь нэмэхээс хасах руу. Өөрөөр хэлбэл нэмэх q-гээс хасах q гэдэг чиглэл нь юм байна гэсэн. Боломжтой. За тэгээ хийм дээр өөр нэг юм бас ялгаа нь юу гэхээр энэ нэг одоо жишээ нь А шолор гэдэг ингээ натрийн фотор гэдэг байлаа гэж бодъё л та. Тэгмэд энэ хоёрын нэмэх хасах сэнхтэй ионууд байгаа. Энэ хоёрын хооронд дах зай буюу D хиймээр юу гэхээр энэ хоёр молекулын хоорондох зай буюу энэний юу юм бэ? Холбооны ус юм байна. Тэгэхээр μ-гийн модуль нь биднээс юу гэдэг вэ? Q гүйцэтгэх нь R гэдэг гэсэн үг. За физик хим хоёрын ялгаа бол юм. Босод одоо тэр эргэн мэргэн гэдэг бол цөмөрөө адилхан гэдэг. Зүгээр бид нар ингэж тэмдэглэхдээ өөрөө тэмдэглэдэг. Ялгаа нь бол ямар ч ялгаагүй гэсэн үг. За тэнгууд яадаг вэ гэхээр физиктэй тэгж тодорхойлдог юм байна. Физиктэй нэгж тодорхойлдог юм байна. За тэгвэл энэ дисклийг өнөр хиймээр явна. Μ гэдэг нь Q-остой тэмцүү. Тийм ээ? Q нь колон гэдэг нэгжээр
R нь метр гэдэг хэмжигдэнэ. Тэгэнгүүт энэ хоёр маань нөгөө маш бага одоо атомын хувьд ярьж байгаа болохоор маш бага тоонууд байгаад байдаг. Тийм болохоор энийг энэ зориулж dB гэсэн нэг гаргаж ирсэн. dB. За 1 dB нь 3336 336 үзэж чинь 10 хасах 30 зэрэгт километр гэдэг нэг жоох нэ. За. Тэгэхээр бидэс энд бодлого байна. Таад маань өгүүлбэрийг уншиж байгаа. За бөөнөрөө тэгвэл уг бодлогыг бодъё. За энэ өгүүлбэрийг уншихад бидэст юу мэдгэж байгаа вэ гэхээр А шалгоор гэдэг юм бол одоо энэ хоёрын холбооны хүчин уст нь 130 пикометр. Энэ диполийн момент нь буюу бидний μ маань μ бодит буюу хэмцэн за би туушил хийчээ. 3.5 dB. За тэгвэл percent ionic character буюу PIC бол за энэ PIC гэж бичдэг байх. Гэтэ зөвхөн залхуураа тэгээ биччихье. Ер нь бол ингээд одоо юм бүхэн дээр л ер нь тодорхойлолтуудыг ер нь ингээд тохиолж ил гэсэн юмнууд байгаа шүү дээ. За PIC. За PIC-г болоорой. Тэгээд тус бус дээр илрэх цэнгийг болоорой. Буюу энийг нь болоорой гэдэг гэсэн. За энэ ийм хоёр юмыг л болох юм байна. За тэгвэл PIC-г олоход бидэс юу мэдэгдэж байна? Юу хэрэгтэй вэ гэхээр measured dipole moment буюу биднес энэ туршилтаар олсон dipole moment. Dipole moment if the ion electrons were completely transverse гэж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр completely transverse гэхээр энэ зүгээр ion болсон л гэсэн үг. Ion болсон. Өөрөөр хэлбэл А шалгуур гэдэг маань ийм байгаа. Ийм байх үед нь бидэс туршилтаар 3.5 гээд. Тэгвэл хэрв ионы байсан бол dipole moment нь хэд байсан бэ буюу онлын хийг нь олъё гэсэн. За ионы үед ямар байх вэ гэхээр энэ маань H нэмэх холоор хасах гээд энэ хоёрын хоорондох зай 130 пикометр байна. Тэгвэл энэний юуг нь олъё? Dipole moment-ийг олъё. Тэгэхээр энэ маань нэмэх Q гэдэг цэнийг буюу нэмэх 1 буюу 1 10 хасах 19 зэрэг үлжих нь 130-ыг метр рүү шилжүүлэхээр энэ кулон энэ болохоор 10 хасах 12 зэрэг метр. Үлжүүлээд үзэх юм бол энэ маань хэд гарч байна гэхээр хэд гарч байна бэ гэхээр 362-ыг үлжих нь 130. Тэгээд 10 хасах 31 зэрэг. Тэгэхээр 2-ыг үлжих 0.8 26-ыг үлжих 10 хасах 29 зэрэг кулон метр. За энийг dB лүүгээ шилжүүлье. Тэгэхээр энэ тоонд хувааж өгнө гэсэн үг. Тэгэхээр 6 цэг 24 28 dB гэж гарч ирж байна. Ер нь бол ойролцоогоор 6.2 байна шүү дээ. 6.24 ч юм уу. За энэ dB яг бүгдээрээ ion байсан бол юм байна гэсэн. Тэгвэл одоо PIC-гээ тодорхойлох юм бол 3.5 dB-ээр 6 24 dB-тэй хуваагаад 100%-тэй үржүүлээд үзье. Та хэд тооны машин дээр бодож байгаа. За тэгээд 56% гэсэн ойлголт гарч байна. За одоо тэгвэл бөөнөрөө PIC-гээ олцсон. Тэгвэл энэ partially цэнэгтэй имийг нь олъё. Одоо энэ ер нь бодитоор энэ хэрэг цэнийг илэрч байгаа вэ гэдгийг олъё гэсэн үг. Тэгвэл яг уу гэхээр бодитоор ийм dipole moment юм биш үү? Тэгвэл dipole moment-ийн томьёо маань QR тийм ээ. Тэгвэл Q-гээ олох юм бол μ-гээ авах нь R гэсэн үг. Тэгэхээр 3.5 dB-ээ 130 пикометртэй хуваагаад үзэх юм бол за энэ дээр нэгжийн шилжүүлгээ мартчихгүй. 3.5-ыг үлчин 3-ыг үлчих нь 3336-ыг үлчих нь 10 30
Ваах нь 130 тэгээд 130 пикометр тийм ээ. Гэх юм бол ойролцоогоор 80 үйлчлэг нь 10-ын хасах 20 зэрэг кулон гэж гарч ирж байна. Ойролцоогоор яг 9-ийг үйлчлэг нь 10-ын хасах 20 зэрэгтэй кулон. Зя юм байна. За ийм бодлого ерөнхийдөө ойлгосон байх. За. За энэ дээр нэмэлт тайлбар хийвэл юу гэж хийх вэ гэхээр одоо энэ илгэсэн цэнийг нь ийм цэнийг илгэсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ дээр ааш одоо энэ ааш гэсэн үг шүү дээ. Энэ нь бол ааш. Энэ холоор энэ дээр ийм хэмжээний цэнийг илгэсэн байна. Илгэсэн байгаа гэсэн үг. Тэгсэн яг жоохон кавал мэддэг хүн бол энэ дээр юу гэж бодох вэ гэхээр ийм байна. Одоо бид нэр протон болон электрон гэж байгаа шүү дээ. Протон электрон бол хамгийн жижигхэн цэнийг агуулсан хэсэг байгаа. За нэг протон 1.6 ийм хэмжээний кулон цэнийг агуулдаг. Электрон яг энэний эслэг бүр яг адилхан хэмжээтэйгээр ийм хэмжээний кулон цэнийг агуулдаг. Тийм ээ. Тэгэхээр физикчид одоо тэрийг юу гэж хэмжсэн бэ гэхээр протон болон электроныг нэгтээ яг ийм хэмжээний бүр энэс илүүчгүй дутуучгүй яг жоохон ингээд цаашаа бодлого байгаа л да. Яг ийм цэнийг агуулсан хамгийн жижиг хэсгүүд байгаа юм байна гэдэг тодорхойлсон. Буюу энэ дээр одоо нэгийг үйлчлэг 10-ын хасах 19 зэрэг кулон гэдэг цэнэгтэй ямар нэгэн тийм игэл хэсэг байх боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ электроны одоо энэ цэнэг гэдэг ойлголт бол quantized буюу нэг юм тооцолсон. Яг л 1.10-ын хасах 19 зэрэг байх ёстой. Эсвэл энийг үйлчлэх нь ямар нэгэн тийм бүхэл тоо байх ёстой. Бүхэл тоо байх ёстой. Яг бүхэл тоо гэдэгт одоо хасах нэг тэг нэг гэмтэр орно шүү дээ. Энэний бүхэл тоо байх ёстой гэсэн үг. Энэ бол яг тийм квантын ерөнхийдөө бол эхлэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл цэник гэдэг бол quantized байдаг. Яг энэтэй адилханаар квант юу гэж үздэг вэ гэхээр атомын ойролцоолууд яг quantized буюу яг л бүхэл утгатай байдаг. Бүхэл 1 n тэмцүү 1 n тэмцүү 2 гэх мэтэр. Ингээд. За квантын ерөнхийдөө бол яг үндсэн ойлголт нь юм. За бөөнөрөө цаашдын хичээл дээр квантын тухай бас үзээд явна. За. Тэгээд харсан чинь энэ Q гэдэг чинь бүр энээсээ бага буюу бүр энийг ингээд ямар ч тийм бүхэл тоогоор үйлчлүүлэхэд гарах боломжгүй тоо байгаа. Тэгвэл яг энд яагаад байгаа юм бэ гэсэн ойлголт гарч ирж байна гэсэн. Тэгэхээр энэ цэнийг илэрч энэ одоо цэнийг одоо энд ингээд байгаа гэж бөөнөрөө бодоод байгаа гэсэн. Одоо жишээ нь А шолоор гэдэг цэнийг авах юм бол энэ дээр нэмэх 9-ийг үйлчлэн 10-ын хасах 20 зэрэг кулон цэнийг энэ сид ягаад энэ очив. За энэ дээр ийм цэнигээд кулон цэник буюу энэ хоёрын хоорондох зай нь 130 пикометр. Нэг ийм хоёр цэгийн юм байгаа гэж бөөнөрөө бодоод байгаа байхгүй. Одоо тооцоо ёсоор бол тэгж гараад ирсэн гэсэн үг. Гэхдээ тэр нь боломжгүй. Ингээд лок болохгүй байхгүй. Тэгсэн энэ зүгээр яг юу гэсэн үг вэ гэхээр одоо ингэ тархалт юм байгаа шүү дээ. Ийм тархалт байгаа. Тэгсэн энэ тархалтын хүрээнд одоо энэ нэмэх одоо энэ электронууд ингээ хуваарлсан байгаа шүү дээ. Электронууд хуваарлсан байгаа. Энэ протон байгаа тийм ээ. За юм өөрөөр хэлбэл байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яг үг гэхээр энэ мань зүгээр энэ электронуудын тархалтаас болоод илэрч байгаа цэнийг одоо цэгнэгтэй эквивалент одоо илэрч байгаа цэнийг нь ийм хэмжээний илэрлэлт нь юм байгаа гэсэн. Илэрлэлт. Буюу одоо яг бодиттой тийм цэнийг байгаад байгаа юм биш. Зүгээр электронуудын тэр тархалт нь электрон болон протонуудын тархалтнаас болоод энд нэг тийм хоёр цэнийг байгаа гэж төсөөлж болох үз тооцооллын хувьд адилхан илрэл байгаад байгаа. За бөөнөр дэрийг бас ойлгохыг хичээгээрэй. Илрэл нь тийм буюу apparent юм charge нь тийм байгаа гэсэн. Буюу илэрч буй цэник. Яг тийм цэник байгаа биш. Зүгээр тийм цэник байгаа юм шигээр илэрч байгаа гэж бөөнөр ойлгоно гэсэн үг. За тэгэхээр
тооцоол ямар нэгэн тийм хэмжигдэхүүн энэ төргээд явуулдаг юм бол тэр бол тэнд яг тийм юм байгаа гэсэн ойлголтыг төрүүлэхээс илүүтэйгээр бүүнээр юу гэж авч хүлээж авах хэрэгтэй вэ гэхээр түүнийг тэнд тийм юм байгаа мэтийг илэрч байгаа. Гэхдээ тэрийг бол байгаа эсхийг бүүнээрээ мэдхийн тулд цаашаага олон юмыг бодож сэтгэх хэрэгтэй гэсэн үг. За зарим нэгэн бодлогоноос яг тэрэн дээр яг тоглолт хийсэн бодлогоноос байдаг болохоор энийг хэлээ. Яг ийм бол юмтай бол таарч байгаагүй бах. За тэгвэл percent unique character гэдэг бол юм байна. За percent unique character гэдэг бол ерөнхийдөө Леоны шин чанарыг илэрхийлсэн юм байна. За тэгвэл энийг бүүнээр мэдсэн баг. За тэгвэл яг үхээр энд за тэгвэл иймэрхүү туйлтай юмнуудыг яг бүүнээр яг мэдэж яах ёстой юм бэ гэдгийг бүүнээр одоо ойлгоё. За одоо энд C2 байна. C2 маань яг үг гэхээр юм байна. C2 маань C2 маань ийм байна. C нь энэ нэмэх цэнэгээр цэнэглэгдэн, энд хасах цэнэ цэнэглэгдэн. За бүүнээр бол хийн дээр ингэж тэмдэглэв. За тэмүүд яг үхээр химийн үед нэмхээс хасах руу энд диполим момент чиглэж байгаа. За энэ хоёр диполим момент нь вектор хэмжигдэхүүн гэдэг бүүнээр харсан тийм ээ. За тэгвэл энэ холбоо туйлтай байна. Холбоо туйлтай байна. Тэгсэн холбоо туйлтай байгаа молекул туйлтай байна гэсэн ойлголт биш. C2-ын тохиолдолд яасан бэ гэхээр хоёр тал руу диполим момент чиглэсэн байна. Энэ хоёр маань адилхан хэмжээтэй. За яагаад вэ гэхээр энэ нь симметригийн хувьд C2 гэдэг симметртэй буюу энэ хоёр энийг ингээ эргүүлээд тавихад ингээ 180 градусаар эргүүлээд тавихад яг адилхан байна буюу энэ хоёр маань ижлдэг ширхтэй гэсэн. Ийшээ тэгвэл яг адилхан хэмжээний μ гэсэн диполим момент үйлчлэн энэ хоёр μ диполим моментыг нэмэхэд баруун заа зүүн хичээдөө энэ хоёр маань нийлэтийг болчихж байгаа. Буюу нийт молекулын хувьд туйлгүй гэсэн үг. Туйлгүй. Диполим момент байхгүй. За тэгвэл холбоо туйлтай гэдэг нь юм утчистай. Нийт молекул туйлгүй гэдэг ойлголтуудыг өнөөдөр ойлгочлоо. За цаашаа энэний тухай дэлгэнэнгүй маш хэцүү юмнуудыг дараагийн бичлэгээр олж хэлье.